Оюутлогын нээлттэй сонсгол 2 хоногийн дараа буюу эрх даваа гарагт эхэлнэ. Хяналтын төр хорооноос гэрчээр дуудагдсан 300 орчим албан тушаалтнуудад бүгдд нь мэдэгдэх хуцыг хүргүүлсэн байна. За мөн энэ удаагийн сонсголоор эсвэлтгүйгээрээ Монгол улсын эрх ашгийг хангаагүй албан тушаалтнуудын асуудал онцлог сэдвээр нэрлэгдэж байна. Оюутлогын гэрээг байгуулснаас хойш энэ гэрээний хэрэгжилт зүйл заалт бүрийн цаана үүсэх үр дагаврууд түүнийг арилгах чиглэлд үүрэг хүлээсэн албан тушаалтнууд Монгол улсын эрх ашгийг хамгаалж чадсан уу гэдгийг бид эрх даваа гарагт сонсох гэж байна. За тэгвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд улсын хурлцгийн газраас гэрээг сайжруулах, Монгол улсын эрх ашгийг хамгаалахтай холбоотой хэд хэдэн тогтоол шийдвэрүүдийг гаргаж байсан. За гэвч тухай бүрд төрөөс гаргасан шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгоход ахиц дэвшил гаргаагүй үеийн засгийн газрын алдаанууд сонсголын нэг онцлог сэдв болоод байна. Өмнө бол улсын хурлын тогтоолоор хэд хэд удаа хөндөгдөжсэн байдаг. Шийдээгүй. Шийдээгүй байгаа болох байгаа шалтгаан юу юм гэдгийг олон нийт харах хэрэгтэй. Зарим тохиолдолд гарсан ажлын хэсгүүд одоо хуралддаггүй байд юм уу? Эсвэл үр дүнд хүрээгүй байгаа бодит шалтгаануудыг бас харах хэрэгтэй. Эсвэлтгүйгээрээ ч гэсэн энд бас идэвхтэй ажиллаагүй хүмүүс ч гэсэн байж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол бодиттой олон нийт мэдээлэл авч эргэж бас дүгнэлтээ хийгээсэй л гэж хүсэж байгаа. Тэр онтрей дээр яаж шинэ хөрөнгө оруулалтын гэрээрүүдээ одоо орох уу? За мөн одоо зээлийн хүүг бууруулах энэ асуудал байдаг. Энэ 2025 онд тулгымдсан асуудлаа Монгол улс одоо хэрхэн шийдэх вэ? Тэгэхээр энэ шийдэл рүү ингээ явсаар бол бид нар төр одоо хинэшлэг төр ороо 126 гишүүний 89 гишүүн гар үсэг зорж байгуулсан шүү. Улсын хурлын нийт гишүүдийн 70% буюу парламентод судалдаа 5 намын нам болгоны дийлэнх одоо дэмжиж гар үсэг зурсан төр хорооны сонсгол байгаа. Тийм учраас энэ ямар нэгэн улс төрчихгүйгээр асуудалтай одоо яг тухайлан хандаж явах хэрэгтэй. Асуудлыг бол хин нэгэн гэлтгүйгээр бүгднийг яг энэ одоо нотлох баримтын хүрээнд гаргаж ирэх хэрэгтэй бүх асуудлыг л гаргаж ирнэ. Гэрчээр дуудагдсан 300 гаруй төлөөллүүдэд бүгдд нь мэдэгдэх хуудас хүргэлсэн байна. За иймээс жирэх 7 хоногт бүрэн үргэлжлэх оюутлогын сонсголт хэн нь ирсэн ирээгүй вэ гэдгээс иргэд олон нийт тодорхой ойлголт дүгнэлт авна гэсэн хүлээлттэй байна.